welcome back to Rich Tarot Хүзэр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ жинлүүрийн орчинд төрсэн хүмүүсийнхаа 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. Тэгэхээр хэрвээ таны нар, сар, мандалт болон Венус гаригуудтай жинлүүрийн орчинд одоо байрласан бол энэ төлөв маань танд хамаатай гэсэн үг. Тэгэхээр бичлэгнүүдийг маань үзэхдээ та хэрвээ энэ төлөв таны нарны байршлаас ингээд үзсэн чинь таарахгүй байх юм бол та өөрийнхөө бусад гаригуудын байршлаар төлөвнүүдийг маань үзэж болох байгаа. За тэгээд үзэж байгаа хүмүүсийн хандаж хэлэхэд энэ хөө төлөв маань ерөнхий төлөв учраас яг хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй. Тэгэхээр та авах мэдээллийг аваад хайх мэдээллийг хайраа гэж хүсье. За би уламжлалт ёсороо Crystal байгалийн чулуугаар хүзрийнхаа энергийг сайхан цэвэрлсэн байгаа. Бүгдээрээ хүзрөө 3% агаад за тэгээд эхлээд сайхан өөрсдийнхөө энергийг өндөр вибрацид авчирч улам илүү гэлэлцэж ялтганаж биеэ бэлтгэлээ одоо хөнгөн болгохыг оролдоцгоё. Тэгэхээр та гүнзгий амьсгаа авч байгаад одоо таны сэтгэлийг хөндрүүлж байгаа дурсамжууд, санааг чинь хөндрүүлж байгаа бодлууд, за тэгээд биеийг тань хөндрүүлж байгаа мэдрэмжүүдийг бүгдийг тэдрээс хэсэгэн хугацаанд ч гэсэн хоолдохыг бүгдээрээ оролцоцгоё. За тэгэхээр та гүнзгий амьсгаа аваад надад мэдээлэл авчирдаг охин хэрүүд маань өнөөдөр холбогдсож байгаа жинлүүрийн орчныханд маань хандаж ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ? Тэднэрт маань хандаж. За тэгээд эрүүл мэнд, санхүү, ажил төрөл, карьер, хайр дурлал гэх зэрэг талбарууд дээр ер нь ямар хөө энергитэй байна жинлүүрийн орчныхан маань. Three of Pentacles, Three of Cups. 3 гэсэн тоо нэлээд давмгайлж гарч ирж байна. Card of Pentacles. Dan олноороо үзэн картыг авахгүй байгаа. Ганц нэгээр авах авдаг байгаа. Sorry. За жинлүүрийн орчныхны маань 10 дугаар сарын төлөв байдлыг хэлж өгч туслаач. Moon. Eight of Wands гарч ирж байна. Sorry. Сар гэдэг хүзэр гарч ирж байна. Эрт зэрэг харагдаж байна. Page of Wands гал махбодтой хүн харагдаж байна. За тэгэхээр хамгийн ихний хүзэр маань Three of Pentacles гэдэг хүзэр байсан. Энэ маань ямар энергийг бэлэгддэг вэ гэх юм бол ерөнхийдөө л бусадтай хамтарч ажиллаж олон нийтчтэй, олонний дунд ингээд айгу нийтж байх тий ажил дээрээ ч юм уу найз нөхдийнхөө хүнд одоо дунд ч юм уу айгу тийм хүмүүстэй айгу найзрахаг, нөхөрсөг ингээд хүмүүс туслалцаа хэрэг болж байхад айгу туслахад ингээд дэмжиж яваад өгөхийг эрхэмэлцдэг. Айгу тэгээд үнэн шудраг учраас бас хүмүүс таныг үнэлдэг гэж магадгүй, дандаа үннийг ярьдаг гэж магадгүй. Тийм учраас найзуудтай нэр хүндтэй ч юм уу тэгээд нийтэж байж магадгүй. Хэрвээ карьерийн тал дээр мэдээ гарч байгаа бол таны ажил дээр чинь 10 сард ер нь хүмүүстэй айгу тийм нийтэж дотно ямар л тийм үйл ойлголцол юм уу маргаан энэ төр бол гарч ирэхгүй гэж 10 сард харагдаж байна. За энэ талаар хөшөө илүү тодорхойлол мэдээлэл авъя. Please clarify the Three of Coins. Male, female. Expectation. Sudden wealth. Тэгэхээр ерөнхийдөө зарим үзэж байгаа жинлүүрийн орчныхаа маань
эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх зан тийм ажил дээр ажиллаж магадгүй. Эсвэл эмэгтэйчүүдийн дунд бараа зардаг ч юм уу. Эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн зардаг ч юм уу. Ямар ч гэсэн эмэгтэй хүмүүс айгүйх гарч ирж байна. Энэ дээр эмэгтэй гарч ирсэн, энэ дээр эмэгтэй гарч ирсэн. Тэгэхээр таны амьдралд таныг ажил дээр ч юм уу одоо юу гэдэг илүү санхүүгээрээ дээд төвшөнд өрөхөд санхүүгээ илүү ахид дэвшгэд эмэгтэй хүмүүсийн үүрэг оройлоо айгүй их чухал байдаг байж магадгүй. Жишээлх юм бол ээж нь айгүй тусаж дэмждэг ч юм уу те эмээ нах зэгч эсвэл аав эгч юм уу эсвэл дүү эмэгтэй охин дүү эгч гих зэрэгтэй ер нь эмэгтэй хүн илүү чухал харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүдийн дунд айгүй тийм нийтэц эвтэй найртай биесийгээ айгуусан ойлголцдог. Тэрнээсээ үүдээд ингээ эвтэй найртай байна гэдэг чинь ямар нэг юм ингээд баланстай байна гэсэн үг. Жинлөөрч өөрөө альва зүйл дээр ингээд баланс ин барьж амьдрал дээр айгуу хандах туртай хүмүүс байдаг байхгүй юу? Юмны үнэн шударгыг олж те үнэн мөннийг таних яг тухайн юмны тухайн хүний мөн чанарыг ингээд танихыг илүү оролддог. Тэрнээс шил зүгээр нэг худлаа ингээд өнгөцгөн дүр эсгдэг хүмүүс бол биш. Тийм ч учраас эмэгтэйчүүд ер нь эмэгтэй хүмүүсийн дунд нэр төртэй байна гэдэг тийм ч амархан зүйл биш ягаад тэгэхээр эмэгтэйчүүд чинь дагаад адилхан эмэгтэй хүмүүсийг айгу ядагчтай ер нь harsh нилээн аналитик ил өнцгөр харж өгнөдөг штэ тий. Тэгэхээр маш их шаргуу хөдөлмөрлсөний үр дүнд энэ их нэр хүндтэй болсон гэж харагдаж байна. Зарим жинлүүрийн ортныхныгаа харахад тэгээд 10 сард ерөнхийдөө бол тэр эмэгтэйчүүдтэй холбоотой ажил хийж байгаа юм. Ямар ч байсан нийтэжтэй сайн байсны үндсэн дээр гинтийн баяжилт гих зэрэг санхүүгээ илүү дээшлүүлэх боломжууд орж ирж байна. Шинээр бизнесийн түнштэй танилцдаг юм уу? Эмэгтэй хүмүүсийг дамжуулж шинээр бизнесийн одоо хүмүүстэй түнш партнеруудтай болдог юм уу? Тэг харагдаж байна. За тэгээд энийгээ дагаад дахиад 3 капс гарч ирсэн байгаа. Ерөнхийдөө 3 капс гарч ихэд яг энэ 100 дараа дааш энэ 3 бүсгүй ингээд хундаг өргөөд би биенлээ баярлаа. За төлөө гэд ингээд тулгаад ингээд ямар нэг юмыг тэмдэглэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэмдэглэлт үйл явдал болж байна. Тэгэхээр 10 сар зарим жилүүрүүд маань ийш тийшээ хорим найранд урагдаж яж магадгүй маань эсвэл найзуудтайгаа ийш тийшээ гарч ирээд цагийг зугаатай өнгөрөөж бас магадгүй маань. За тэгээд эсвэл гэрийнхэнтэйгээ бас үйж болно те гэрийнхаа эмэгтэй бүсгүйчүүд. Энэ заавал эмэгтэй байх шаардлагагүй те зүгээр ер нь таны амьдрал байгаа ойр дотныхоо хүмүүстэй найз нөхөд гэр бүлийн хүмүүстэй тэгээд дээрээс нь яг нөө ажлын хүрээнд дээрээ ч ихсэн айгуу тийм social life, social event ихтэй social энэ төр гарч ирсэн тим нэрийг харагдаж байна. За тэгээд энийг улам бүгдээрээ clarify хийгээ. 3 of Cups-ийг clarify хийж өгөөч. За зарим жинлүүрийнхэн маань гол дүрийн залуу гэж байна. Романтик харилцаагаар нэг хүн гол дүрийн залуу бас гарч ирж байна. Насаараа яг залуухан, яг таны үеийн залуу байх шиг харагдаж байна. Зарим үдсэж байгаа эмэгтэйчүүд маань хандаж хэлэхэд тэр энэ залуутаа бас найзуудынхаа хүрээгээр гарч орж байгаа танилцаж магадгүй. Тийм ингээд occupation гэж байгаа байхгүй юу? Occupation гэдэг маань ажилтай холбоотой гэсэн үг. Тэгэхээр ажилтай холбоотойгоор найзуудтайгаа гарч ирж байгаад ямарсан баярт цэнгийн үйл явдал дээр энэ хүнтэй танилцаж магадгүй. Эсвэл энэ хүнтэй аль хэдийн аим танилцчихсан ч байж магадгүй бас зарим жинлэрүүд маань. Тэг ядуу сэтгэлгээ гарч ирж байна. Тэр зарим жинлэрүүд маань жоохон ядуу сэтгэлгээтэй байж магадгүй. Энэ нь болохоор юм талаараа зайд байгаа найтах чинь. Excuse me, sorry. За тэгэхээр энэ ядуу сэтгэлгээг тайлбарлаж өгөөч. Энэ яг юутай холбоотой ядуу сэтгэлгээ вэ? Энэ залуутай холбоотой ядуу сэтгэлгээтэй байгаа мó? Ер нь амьдралыг харах өнцгөн тэр чигээр ядуу сэтгэлгээгээ харж байгаа мó? Санхүүгийн түвшин одоо жоохон хэцүү байгаа учраас poverty гэдэг ядуурл гэдэг хүзэр гарч ирсэн үү? Judgment. Өнөө олноороо унсан болохоор ахгүй sorry. Яг нэгнээрээ унтахаар тохон хүзрийг яг унтахыг хүсэж байна гэж авдаг байгаа. Тэрнээс олноороо унтахаар санамсаргүй унжээ гэж ойлгох нь яг өнөө шиг гэж ганцаараа ундаг. Тэгээ emperor хүзэр цаашаа унж урж байна. Тэр зарим жинлөрүүд маань яг одоо амьдралтай айгуу юм хүчин мөх санагдчихэж магадгүй байна. Жаахан сул дорой мэд санагдчихэж магадгүй. Санхүүгээсээ болоод ч юм уу те. Тийм. Тэгсэн чинь араас нь тэр сул дорой мэдрэмжээ ингэж хаяад илүү хүчтэй мэдрэмж рүү ойртох тусам энэ эд баялаг хөрөнгө чинээлэг нэр ингэ дагаад ирж байгаа байхгүй 10 pentacles буюу 10 одоо нэлээд abundant чинээлэг баялаг
энерги унж байна. Өдөр унж байна. Алнаанаас өдрийг авах байгаа. За энэ ядуурал гэдэг хүзэг бол үйлдэл тодорхойлж өгөөч. Just шудрагаас доош гарч унсан. Тэгэхээр яг нөө заримдаа та өөртөө ингээд шудраг бос ханддаг ч юм уу. Өөр дээр айгу тийм өөрийгөө айгу сүргөөр шүүмжлэх гэж илүү хатуугаар шүүмжлэх гэж жишээс магадгүй judgment нөө justice доош гарч унсан. Тэг дээрээс нөгөө шудраг заримдаа амьдрал дээр ч нэг жоохон шудраг бус зүйл тохиолдоод байх тусам угаасаа хүнийг амьдралыг харах өнцг нь ядуу болгож хуурдаг штэ. Ягаад тэгэхээр амьдрал хизээч миний чиглэлд ирэхгүй юм байна. Миний зүгээс яаж хичээсэн гэсэн нийгэм маань юм байгаа учраас үнэнчээр явахаар нэрэл хаанч очихгүй юм байна да гэсэн нэг тийм одоо юу гэмдэ сүрэг ч юм уу weak үзэл бодлоо штэ. Weak гэдэг нь монголоор юу вэ? Сул дорой үзэл бодлоор хандж яж магадгүй. Тийм учраас 10 сар жинлүүрийн хандагаа хандаж зөвлөхөд бити өнгөрсөнд болж исэн таагүй үйл явдал дээр үндэслэж өөрийнхөө амьдралыг яагаад ч дүгнээч гэж үсэ. Яагаад тэгэхээр жинлүүр гэдэг чинь уул нь бол юмыг дандаа хоёр талаас нь харах чадвартай хүмүүс байдаг шүү дээ. За амьдралд угаасаа хоёр туйл заавалчгүй байх ёстой учраас сайн одоо сар өдөр байхад сайхан өдөр байгаа. Сайхан өдөр байхад сар өдөр байгаа. Тэгэхээр өнгөрсөнд болж исэн сар өдрүүдээс үндэслээд яагаад одоогийнхоо сайхан байгааг ирээдүгийнхаа гэрэл гэгийг хаагаад байгаа юм бэ гэж зарим жинлэрүүдээсээ хүсье. Яагаад вэ гэхлээр гэхдээ яг өнөөдрийн ингээд уншиж байгаа энэ төлөв маань бас хүн болгонд таарна гэж байхгүй. Тэгэхээр та авах мэдээлэл нь хаваад хайх мэдээлэл нь хайх хэрэгтэй шүү дээ. За тийм тэгжээж ядуу энергиэсээ сална гэж байна. Гэхдээ нэг гой зүйл нь энэ mail гол төрийн залуу гэж гарч ирсэн. Тэгээд тэр нь ажилтай холбоотой. Тэгээд найз нөхөдтэй гарч орж байгаа л энэ хүнтэй танилцаж магадгүй. Эсвэл энэ хүнтэй хамт ингээд тийшээ гарч орж байгаа нь баяр найрын энергитэй харагдаж байна. За тэгээд энийгээ дагаад Knight of Pentacles доош харж унсан байгаа. Энэ маань болохоор заримдаа хүнийг ямар энергитэй болоод lazy буюу жоохон тийм залхуу энерги харагдаж байна. За тэгээд жоохон materialistic ч юм уу тийм. Тэгэхээр зарим жинлүүрийнхэн маань яг одоо амьдралыг харах өнцгөө нь зөвхөн материалын зүйл дээр үндэслэж амьдралыг хараад байж магадгүй. Жишээлх юм бол өөрийнхөө үнцнийг дүгнэхдээ за би машинтай юу? За би байртай яв. За би team сургуулиас team юм төгсснөө, team мэдлэгтэй яв. За би англиар ярьж чаддаггүй гэдэг юм даа. Ямар нэгэн гадаад хэлээр ярьж чаддаггүй. За би тэгдэггүй гэдэг ингээд зөвхөн яг өнгөцгөн яг гарт үзэгдэж гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйлүүд дээр хандаж өөрийнхөө үнцнийг дүгнэх гэж байж магадгүй. Тэгтэл яг үүндээ амьдралын үнц гэдэг чинь тэнээс илүү гол, илүү гүнзгий байдаг учраас битгий юм өнгөцгөн зүйлээс хандаж өөрийнхөө үнцнийг дүгнээч гэж зарим жинлүүрийнхандаа хэлээ. Тийм ч учраас хүмүүсийг өмссөн зүйлснээр нь дүгнэхгүйгээр өөрийгөө ч бас тэр өмссөн зүйлснээрээ эд баялгаараа дүгнэхгүйгээр харин мөн чанар чинь хэрэг хилцэж байна. Мөн чанар чинь хэр мундаг байна те. Хүндийг яаж бусад хүмүүстэй яаж хүнлэг харьцаж чадаж байна. Хэр сайхан сэтгэл хандаж байна. Тэгээ сүнсний төвшөндөө хэр ахид дэвшилттэй байна. Мэдлэгт тань жинхэнэ одоо яг суурн айгу хүчтэй мундаг тийм мэдээлэл байна уу? Эсвэл зүгээр л янз бүрийн ховч ивэн дээр хэрэггүй мэдээлэлүүд байна уу гэдгийг өөр дээрээ жоохон анализ хийх цаг ирчээ гэж 10 сар танд анхааруулж байна. Тэгээд moon гарч ирсэн байгаа. Ер нь сар гэдэг өдөр ямар үед гарч ирдэг вэ гэхээр бид нэр заримдаа ингээд харанхуй түнэл дотор явж байгаа үед бидний амьдралын яг тийм өчүүдээс гарч ирдэг. Ягаад гэвэл бид нөгөө сарны нөгөө талыг харж чаддаггүй штэ. Тэрний муу адилхан яг одоо зарим жинлүүрийнхэнд маань нэг харахгүй зүйл байгаад байна гэдэг нэг ойлгохгүй зүйл, нэг одоо мэдхгүй зүйл байна гэлтэй. За тэгэхээр энэний талаар бүгдээрээ өшөөлөө мэдээлэл авъя. За moon гэдэг хүчийг тодорхойлж өгөөч. Энэ заримдаа айгүй эмгтээлэг энергийг бэлэгддэг. Тэгэхээр жинлүүр чинь нөгөө Venus гэдэг хайр
тайр дурлалын охин тэнгэр гариг гэж бас үзэж болно. Гоо сайхны охин тэнгэр гариг гэж бас үзэж болно. Венус гэдэг гаригаар захирагддаг хүмүүс байдаг. Тэгэхээр тийм ч учраас ер нь гадаад үзмж гоо сайхан янз бүрийн юмыг ингээд гооч үг ойлгохтой айгу мундаг байдаг учраас энэ эмгтээлийн энерги нь бас гарч ирж магадгүй. За moon гэдэг үзрийг улам илүү тодорхойлж өгөөч. Page of Swords дааш гарч ирсэн. Тэгээ хин нэг нь таныг ингээ холоос ингээ ажиглаад байж гин одоо Instagram-ыг чинь зүгээр ингээ одоо хаардаг ч юм уу заримдаа зургуудыг нь хаардаг ч юм. Яг зүгээр ингээ контакт үүсгүйгээр зүгээр холоос ингээ ажиглаад таны social media Facebook-ыг чинь орж хаардаг ч юм уу те. Олноор онсон өдөр байж шүү. За ушуулсан мэдээлэл өгөөч. Moon гэдэг үзрийг тодорхойлж Moon гэдэг үзрийг тодорхойлж өгөөч. Жилүүрийнхэн маань яг юу гарахгүй байна? Queen of Pentacles. За зарим жилүүрийн орныханд маань өөрсдийнхөө төрөлтийн гаригууд нь энэ шороо махбодон дээр байрсан байх магадaltaй. Тэгснээрээ тухайн нэг айгуу тийм буйртай, суурьтай, доктортой болгож өгдөг. Тэгэхээр шороо махбодны ортууд болохоор өхрийн орд, матрын орд, тэгээд охины ортууд байна. Тэгэхээр таны сарчин ч юм уу, одоо Венус ч юм уу, тэ эсвэл мандалт орд ч юм уу энэ шорооны махбодон дээр байрсан байх магадaltaй гэж байна. Эсвэл таны тэр холоос харж байгаа хүн чинь холоос ингээ ажиглаад байгаа хүн чинь шороо махбодтой бас байж магадгүй. Knight of Pentacles. Тийм одоо шороо махбодууд агиох гарч ирж байна. Тэгэхээр нэг хүн байна. Тэр хүн тань руу одоо контакт үүсхийг хүсэж байгаа мó, хүсэхгүй байгаа мó гэдг нь танд ил тод биш, та дэрийг харж чадахгүй гэсэн үг. Тэр хүний яг юу хүсээд юу хийх гээд байгааг харж чадахгүй. Энэ Knight of Pentacles гэдэг хүн танаас насаар дүү байж болно, зүгээр залуу энергиэрээ эсвэл залуу байж магадгүй. Шороо махбодтой тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол Knight жан айгу энд хүнд бол итгэж болохоор хүн тэгтээ жоохон удаан л байна гэж харагдаад байгаа. Ингээд заримдаа ингээд хүмүүс чинь айгу хурдан ямар нэгэн харилцааг цаашдаа үргэлжлүүлэхийг хүсдэг штэ, ингээд прогресс хийхийг хүсдэг бол энэ Knight Pentacles гарч ирснээр ингээд жоохон удаашруулж процессны хурданд удааширж байгааг бэлэгддэг. Тэгэхээр гэхдээ ямар ч байсан энэ хүн маань ерөнхийдөө finance тал дээрээ, санхүү тал дээрээ авьяастай ээж магадгүй ингээд урт хугацааны доктортой байдал дээрээ чадварлагч юм уу те ингээд найдаж болохоор, итгэж болохоор хүн. Гэхдээ жоохон удаан тэгээд яг яах гээд байгаа нь одоо жоохон мэддэхгүй байгаа гэсэн үг. Зүгээр контакт үүсэхгүй, Page of Swords дааш гарч ирсэн. Тийм учраас бүгдээ энэ хүн яг яах вийг шүйлэн мэдээлээ. Тэгэхээр энэ романтик харилцаан дээр зарим жилүүрийнхэн маань шороо махбодтой хүнтэй харилцаж байгаа юм шиг санагдаж байна. За энэ хүн жилүүрүүдэд маань хандаж яг ямар үг хэлхийг хүсэж байна. Тэр талаар мэдээлэл авъя. Мэдээлэл авчиж байгаа нэг рүүдэд маш их баярлалаа. I lost myself for a little while. Би хэсэг хугацаанд өөрийгөө жоохон алдсан гэж энэ хүн танд хандаж. I want to be more than friends. Би найзуудаас илүү гүн гүнзгий харилцаатай, чамтай тийм харилцаа үүсгэмээр байна гэж энэ тантай гэсэн үг. Тэгэхээр зарим жилүүрүүд маань ийм шороо махбодтой найзтай байж магадгүй. Тэгээ тэр найз нь болохоор таныг харахтаа найзаас илүү өөр бүр гүнзгий тийм одоо нүдээр хардаг. Гэхдээ та тэргээ жоохон мэдгүй. Нөгөө яг л энд oblivious гэж ярьдаг байхгүй яг хүмүүсийг өөртөө чинь ямар хандлагатай байгааг мэддэггүй. Ингээд тийм мэдэн бодолсон хүмүүс байдаг штэ. Тэгэхээр зарим жилүүрийнхэн маань тийм мэдэн бодолсон байж магадгүй. I don't react when people mention you. Хүмүүс одоо ингээд таны талаар энэ хүнд ярихад энэ хүн болохоор нэг тийм реакц үзүүлдэггүй. Зүгээр яг нүүрэн дээр реакт үзүүлдэг ч гэсэн сэтгэл дотор нь сэтгэл хөдлөл дээр нь бас мэдээж янз бүрийн emotion дотор нь явагдчих байгаа. Тэгээд I hide behind material things. Би материал зүйлүүдийн ард нуугддаг гэж байна. За тэр нь яг ямар утгатай юм бол би сайн мэдэхгүй байна.
I hide behind material things. Би материал зүйлүүдийн ард нуугдаад үнэн нь чин төрхөө чамд харуулдаггүй гэж бас магадгүй. Тэгэхээр яг гаднаас нь харахад айгүй тийм ном энэ төр харагддаг бол дотроо өөр бодолтой байдаг ч юм уу. Ямар ч ласан яг гаднаа үзэгдэж байгаа шигээ тэр хүн тийм биш л гэсэн утгатай. Миний бодлоор I hide behind material things гэдэг нь. За тэгэхээр та нарын нэг найз чинь тантай гүнзгий харилцаа үүсгэхийг хүсэж байна. Нэгсээр романтик найзуудаас илүү гүнзгий харилцаа. Тэгэхээр танд тэр хүнд та маш их таалагдчихэж тэгдэг гэсэн үг. Одоо тийм харилцаатай болохыг хүсдэг гэсэн үг за. За тэгсэн чинь энэний араас гарч ирж байгаа нь 8 of Wands гарч ирж байгаа байхгүй юу? 8 of Wands гарч ирэхэд маш их хүсэл тэмүүлэл дотроос ингэж нөгөө одоо юу лээ? Гал асаж байгаа юм шиг ингэж дүрлцэж асаж байгаа. Тэгэхээр шинэ жинлүүрүүд маань 10 сард шинэ хүсэл сонирхол ирмэлцэл бизнесийн санаа, шинэ хобби, өөрийгөө улам илүү хөгжүүлж таньж мэдэх одоо мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах мэдрэмжүүд, санаанууд, боломжууд орж ирж байгаа байхгүй юу? 8 of Wands гарч ирж байгаа. Яг энэ моднуудаас ингээд цэцэг дэлгэрч байгаа шиг шинэ юм ингээд дэлгэрч ургаж байна гэсэн үг. Тэгэхээр зарим жинлүүрүүд маань 10 сард бас гэртээ цэцэг энэ төр ургамал энэ төр ургуулах юм бол илүү өөрийнхөө энерги дээшээ вибратор авчаад манифест хийх чадвараа улам дээшлүүлэх бас боломжтой гэж харагдаж байна. За 8 of Wands гарч ирсэн. За тэгээд гэхдээ бас 8 of Wands-ын дээрээс нь speed буюу хурдыг бэлэгддэг. Travel бас аяллыг бэлэгдэж магадгүй тийшээ аялах, relocation буюу ямар нэгэн газар руу ингэж өөрийнхөө байрлалыг өөрчлөх. Тэгэхээр тийшээ нүүх гэж магадгүй аялах бас харагдаж байгаа тийм. Ер нь хурдан movement харагдаж байна. Тэгэхээр энийгээ дагаад шүү дээ. 8 of Wands-ыг дагаад 6 of Wands буюу маш олон гал нэрийг харагдаж байна л да. Тэгэхээр 6 of Wands гэдэг хөзөр маань ямар үед гарч ирдэг вэ гэх юм бол бид нэр ингээд нэгдүгээрт success буюу амжилт, victory, ялалт, fame, нэр хүнд, recognition буюу бусад хүмүүст өөрийн чинь хийсэн ажил үйлдэлүүдийг, бүтээлүүдийг үнэлэх үед энэ хөзөр гарч ирдэг. Тэгэхээр 10 сар зарим жинлүүрүүд маань ерөнхийдөө бол 9 сард айгүй шаргуу хөлмөрлөж байгаад тэрнийхээ үндсэн дээр хүмүүс олонд танигдаж нэр хүндтэй болох бас магадaltaй. Олонний дунд одоо найз нөхдийн дунд одоо юу карьер дээрээ ажил дээрээ ч юм уу дарга нь ингээ заа чи маш сайн ажиллажээ одоо чамайг тушаал дэвшүүлээ гэдэг ч юм уу эсвэл цалингийн ч нэмэт гэдэг ч юм уу ер нь их сайхан мэдээнүүд араасаа цуурч гарч ирж байна. За тэгээ хамгийн сүүлийн хөзөр маань Page of Wands байсан. Энэ маань болохоор гал махбодтой хүн байгаа. Гал махбодтой тэгээ page учраас жоохон насаар залуу тэгсэн мэт айгуу тийм хүүхэд шиг гинэн adventures буюу янз бүрийн тийм аялал за тэгээд adventure гэдэг чинь юу хөө? Адал явдал дуртай. Тийм. Тэгээд good news, сайн мэдээ ирж байгаа гэсэн үг. Lack of motivation хэрэг дааш гонх юм бол тийм та. Тэгэхээр яг нөгөө ерөнхийдөө сайн мэдээ хаалгыг чинь тогсож байна. Тэр нэг ямар мэдээ вэ? Та тэгэхээр сэтгэл догтлон хүлээж байгаарэ ингээд өвлийн өвгөн аваас бэлэг хүлээж байгаа хүүхчиг шинэ жилээр тэгээд Page of Wands сайн мэдээ. Тэр энийг улам илүү тодорхойлуулахыг бүгдээрээ хүсье. За Page of Wands тодорхойлж өгөөч. False person, concern, thief. За энэ сайн мэдээ нэг хүнтэй холбоотой. Тэр хүн нь болохоор таньтад ингээд маск зүүж шаарддаг байсан. Тэгээд тэр хүн нь танаас ингээд юм хулгаасан ч юм уу, таны цагийг хулгаалдаг ч юм уу, тэрийгээ та айгуу санаа зовдөг. Тэгээд тэр хүний үнэн төрх нь илчлэгдэнэ гэж энэ зарим жинлүүрийн хувьд зарим жинлүүрүүдийн амьдрал нэг юм хуурамч хүн байгаа. Тэгэхээр тэр хүний үнэн танигдахаар та өөрийгөө тэр хүнээс зайгаа барих ёстой гэдгийг ухаарна гэсэн үг. За нөгөө жинлүүрүүдийн зарим жинлүүрүүдийн хувьд энэ Page of Wands нь ямар утгатай вэ? Өөр одоо хэсэг бүлэг үлдсэн жинлүүрүүдийн маань хувьд official person гэж байна. Distance horizon. Холын одоо харилцаа, холын зам, distant horizon. Ас холынх гэсэн утгатай. Change өөрчлөлт ирж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлт маань болохоор сайхан өөрчлөлт, таны ирээдүйд хэрэгтэй өөрчлөлт ирж байгаа. Ерөөсөө тийм муу хүзрүүд гарч ирсэнгөө.
official person дөрөмт хувцас өмсдөг хүн. Зарим жимлэрүүд маань тийм дөрөмт хувцас өмсөх ажилд орд юм уу гэдэг. Тийм ажил руу өөрийнхөө ажлыг өөрчлөх боломжтой юм шиг байна 10 сард. За тэгэхээр өнөөдөр унсан төлөвнөөс асуулт тавиад асуугаараа одоо гялц бүгдээрээ чулуугаараа мэгэлцгээе. За гайхамшигт чулуунууд минь чулуунуудын бурхтууд минь 10 сар жинлүүрийн ханд маань хандаж ямар ч үлгөө тэднэрт өгөх вэ? За нэг чулуу сонгоё. Ингээд ишаа V 2V гэсэн юм болоо тийм. За энэ талаар бүгдээ асууцгаая. Хоёр тийшээ V гэж үнэлээ шүү дээ. Nafis, Halas, Minjo, Kipo, Kaunas, Raido, Ansus, Turisas, Urus, Fohu. Боже мой. Где здесь? Где Ханен? Индус Ханен. Где это? Спайн хэлэнд хаан байна гэж. ¿Dónde está? ¿Dónde está este? ¿Dónde está? English. And it's preferable to have peace and quiet. While giving a reading, this isn't always convenient. Professionals often give. Энэ талаар энэ чулууны талаар яриаг бах юм. Почему нет здесь? Ягаад энэ байх вэ? Би сүүл өнгөрсөн юм болоо. Өнгөрнө гэж баймааргүй юм да. Перто, Эсвас, Джера, Иса, Наусис, Хагалас, Kaunas, Raido, Ansus, Turisas, Urus, Fehu. Ингээд байдгүй шүү. За би бичлэгээ зогсоож байгаа дээ шүү дээ. Интернетээс энэ талаар оръё за. Байтаарай. За тэгэхээр интернетээс би энэ чулууныхаа авторыг олсон Jera гэдэг чулуу байт юм байна. Яг ийм дүрс байсан тий. Та нарт би дахиад харуулъя. За юм бат. За тэгэхээр Jera гэдэг ийм утгааны юу вэ гэхээр энэ болохоор summer буюу одоо 100. За тэгээд harvest гэдэг чинь идэ ургац хураалт. За тэгээд plenty гэдэг чинь маш их хэмжээтэй гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу гэсэн гэхээр энэ чулуу нь болохоор change буюу өөрчлөлт гэсэн утгатай. Тэгээд ихэнхдээ positive change буюу эерэг өөрчлөлт ирж байгаа гэж байна. Тэгээд тэр өөрчлөлт нь болохоор таны өмнө нь хийжсэн маш их шаргуу хөдөлмөрлөл хөлсөө туслуулан байж хийжсэн зөндөө олон одоо hardship хэцүү өдрүүдийг даван туусны чинь ингээд юу гэж байгаа reward буюу тэрийг чинь юу гэдэг юм монголоор reward талархаад ингээд ертөнцийн танд биелэг ирж байгаа гэсэн утгатай за. Hard work is being rewarded гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өмнө нь та юу тарьж исэн тэрийгэ хураах цаг иржээ. Тэгээд элбэг дэлбэг одоо айгүй элбэг дэлбэг хураалт
ургац хийсэн байна гэж бодохтой. Тэгээд та амжилт одоо удахгүй ингээд амжилтынхаа мэдрэмжийг авсныхаа дараа амжилтынхаа үр шимийг ингээд хүрснийхаа дараа талархахаа мартаж болохгүй шүү гэж байна. Everything is happening as it should happen буюу бүх зүйл яг болох ёстойгоор болж байгаамаа. And the time is coming to enjoy it. Одоо яг бүх одоо ямиг enjoy хийх ингэж happy байх, аз жаргалтай байх. Одоо амьдралаа байх, амьдралаасаа таашаал авах цаг ирлээ. Жохон л ингэж extra push ингэж жохон л алхачих. Тэгэл амжилтанд хүрчих нэ гэж юм битгий бууж юу гэж байна. Харилцааны relationship буюу романтик харилцаа байх юм бол ерөнхийдөө тэрэн дээр аз жаргалтай байна. Тэгээд ерөнхийдөө тэр энэ тэргээр гарч орсон тийм том фестивал эдэр рүү тий баяр ёслол руу бас бэлэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний нөгөө Three of Cups гэдэг юу аяг хөдөртэй бас холбоотой. За тэгээд 10 сар жилүүрийн орныхонд амжилт хүсье. Намайг сонсож дэмжиж байгаа та бүхэндээ бүгдээрэнд нь хязгааргүй их гэлээ. Баяртай баярлаа.